Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баярыг энэ 7 хоногийн даваа гарагт огцруулсан. За тэгвэл түүний оронд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч их баярын нэрийг санал болгоодсэн бол өнөөдөр Монгол Ардын намын удирдах зөвлөлөөр түүнийг дэмжсэн байна. За үргэлжлүүлэн оройн 17 цагт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бос хуралдаан зарлагдаж хурлын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн. За эргэн сануулгын бол даваа гарагийн оройн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ээлжид бусаар хуралдуулж төлөөлөгч Бат Баясгалангаар удирдуулан нийтдээ 31 төлөөлөгчөөс 29 төлөөлөгчийн саналаар баярыг огцруулсан юм. За харин үүний дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч баярын зүгээс хууль зөрчсөн шийдвэр хэмээн мэдэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. За түүнчлэн туулын хурдны замын төсөл болоод бусад төслүүдийг иргэдээр хилэлцүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. За харин нийслэлийн засаг дарга Ниматрын зүгээс баярыг Бат амгалантай хамтран нийслэлийн Монгол Ардын намын даргын суудалд санаархаж байна хэмээн буруутгаад байгаа юм.